За сайн байцгаана уу? Сайн байна уу? За сууч. За би бүгдээрээ математикийн номтой гаргаж ирсэн юм тийм ээ. За өмнө хэвлээ ямар хичээл үзсэн бэлээ? Оо зэвдээ. За хүрээний өгдөг бол бүр за хэлсэн байна. За өнөөдрийн хичээлээр тэгшүүнцэх болон квадратыг талбайг олох хичээлээр батхан үзэх байна. За өнөөдрийн хичээлийн зорилготой танилцуулах уншаад өгдөө. Оо чадвартай олон гэж юм уу? Өшөөсөө хийх юм байна. Өнөөдрийн хичээлээр за багшин зорилгоо хэмнаач. За тэгвэл саяны энэ зорилго бүхний гол хэдүүлээ өнөөдрийн хичээлээр ийм юм зорилго төшөөлөн хичээлээ явуулах нь байна. За энэ нэгтгэн юу гэж юм уншаарай. Зохиомжийн талбай хэмжээг олох гэж байгаа. За зохиомжийн юу гэсэн бэ багш нэрөө? Зохиомжийн хэмжээ олох гэсэн зүйл байна. За хоёрт нь юу гэж юм уншаарай. Тэгшүүнцэх болон квадратыг за гуравт нь юу гэж юм? Би өөрөө чадна гинэ. За гуравт нь юу гэж юм? Өөрийгөө болон жишээний дүнг. За өөрийгөө болон жишээний дүнг байна. За хичээл маань ийм зорилттой хүрээнд явдаг байна. За бүгдээрээ одоо багшийн ханд баг болгонд ийм зохиомж тарааж өгнө. За энэ за баг бүртэн зохиомж тарааж өгнө. За энэ зохиомжийг заараас сайн уншаарай заяа. За энэ зохиомжийг нэг энэ дөрвөөр чи ам дөрвөөр чи биш тийм ээ. Квадратыг 1 см гэж тооцоолно шүү заяа. За тэгээд энэ зохиомжийг юу болох нь нөө? Талбайг олох юм байна. Талбайг. За талбайг олохдоо за хагас энэ 1 см талтай дөрвөлжин түүний хагас ба хагасын хагаслаа тэмцэх дүрсүүдээр бүтсэн зохиомжийн талбайг олоорой гэсэн байна. За багаараа босоо ярилцж байгаа хэлбэрээ за. Мама жоохон хавтаж хэлээ. Мама аюу дундаа түр мама шийдэж байсан шүү дээ. Түр мама өгдөө хаагаад байсан юм. Хангаараа шүү. За бүгд авсан. Өдөрч томоотой биш яа багцаа. Ахалцсан багийнхтайгаа ярилцаарай. Могсрон хэлцээр авцаар өсөж цэгийн шинэ ярилцаарай. Намаа хаашаа аваад.
ярилцах. 자, 단마스라 되면 몇 점 주래? 자, 단마스라 잘 먹는 문제라. 자, 그때 이거 다 돼. 자, 자, 해보실 수 있는 가깝게 줬으면. 자, 옷은 이렇게 붙이려 조금 가라. 잘못된 하겠어. 자, 하나 더 해주노. 자, 끝들이 되겠다. 저한테 진짜 힘들겠어, 지금. 끝들이 되겠어, 힘들 가서 많이 되겠죠? 사슴들이 주가 가고. 나 그때 토마스가 토마스를 갖다 버릴 것 같아. 자, 우리 차례. Хагас гэхээр яах юм нийлээд хагас гэхээр нийлээд юу ах вэ? Чи чадахгүй аа. Энийг шууд одоо банераа яриад оруулсан бол яхаа 1 см квадрат байгаа юм гэдгийг авах. шууд 1 см квадрат гэж биччихсэн. Мастраа томоо мастраа bagage таны хомчин 1 см квадрат байна хашаа гэдгийг яриа шууд биччихсэн. Энийг юу хийх шаардлагагүй. Энд дээр багаараа явуулсан бол энэ зайн томоо биччих. 1 см квадрат байна хавтай. Зохиомжны талбай бичиж авах шаардлагагүй зүйлээ. Энэ зааврыг уншаад ярьсан бол энэ зайн хэдэн сантиметр квадрат байгаа мэй гэдгийг ханасаар тэмдэглэж томоо тэгээд бараа самбатаар хараад байна. За, басна уунаа. Манай дээр амтсан он ярьсараа, утаарай. Басна. Оо, томоо ярьсан. За тэгснэ. Талмаастраа гараад энээр нь шууд тэмдэглэж хэдэн сантиметр квадрат гэж ярилцсан. Хэдэн сантиметр квадрат байна. Тэгвэл 8 сантиметр квадрат гэдэг энэ талмаастраа томоо бичээд болоо. За хурдан. Хагай яаж тэмдэглэж вэ?
Нэг инээд төвөө. За бутаа. Монстр бутаа авах нэрэ. За бит байна. За бит чадсан байна. Нэг удаа батлаа. За одоо энэ наадах хэрэгтэй жоох эргэлцсэн машин тайлбарлаад өгье. За нааш хараад байна. За ингэсэн хүмүүсээ заан дээр машин ингэсэн байна тийм ээ. 1 см талтай дөрвөлж гэсэн тийм ээ. Энийг 1 см талтай дөрвөлж гэж тооцоолох юм нэ. Тэгээд түүний хагас гэхээр яах вэ? Энэ дөрвөлж гэсэн тийм ээ. 1 см квадрат гэж тооцоолъё. За энэ хагас гэхээр яах вэ? Энэ гурван болно тийм ээ. За хагас болчлоо. Хагасын хагас гэхээр яах вэ? Энэ мөн үү? Мөн байна. За тэгвэл ингэж эвлүүлсэн зохиомжийг ашиглаад биднээс яхаа үсийн талбайг нь олох байсан. За тэгвэл одоо хараа энэ 1 см квадрат юм бол 1 2 3 тийм үү? 3 энэ хоёр том байх юм байна нэлээд хагас байна. Хагас хоёр хагас нийлээд юу болох вэ? Тэг амрах юм байна те. 4 болно. Тэгээд яах вэ? Хагасын хагас хэдэн шиг байна вэ? 4 байна. Хагасын хагас 4 шиг нийлээд гэх юм бол Оо зүйтэй хамтаа нөгөө хагасын хагас чи ийм байсан тийм ээ. Ингээд нэг дөрвөлжин болж байна тийм аа. За нэг бүтэн болж байна гэсэн. За тэгвэл хэдлээ одоо багшны түрүүчийн хичээлээр уншижсэн юм багш сэргийж үзэж өгье. За төрсийн талбай биднээс нэг ам дөрвөлжингээр өгсөн нэг ам дөрвөлжинд одоо нэг квадратд хэдэн сантиметр ч юм уу метр ч юм уу тийм ээ өгөгдсөн нэгжээ нэг квадратд багтах хэмжигдэхүүнийг ашиглаж юуны төрсийн талбай болдог. Тийм ээ? Одоо гэж тайлбарлаж өгсөн байгаа гэж үндсэн байгаа хэдүүлээ. За энэ хичээлийг хэдлээ ингэж батгах гэсэн байна. За дараагийн хичээлд оръё. Энийн өмнөний юм тайлбарлая. Энэ юу вэ? Эврэх вэ? Өнөөдөр биднес багаар ажиллахдаа эврэхээ юугаар холбох юм бол? Эврэхээ юугаар холбох вэ? Зөвгийн багт заавар. Эврэхээ юу дуртай вэ? Цэцгийн дуртай. За эврэхээ юугаар холбох юм бол? Яагаад цэцгээр сурах юм бол? Таасан зэрэг идэх гэж байна. За цэцэг юугаар холбох юм бол? Өөрөөр хэлбэл цэцгийн таасан зэрэг идэх гэж байна уу? Та нар юу гэж бодож байна уу? За өдөр шүүлдэр нийлж ингэж нөр цэцэг нийлж ингэж байна. За багшин ч гэсэн санал нийлж байна. Эврэхээ маань цэцгэн дээр тэр гоё алга цэцгэн дээр яах гэж сууж байгаа гэхээр тэр цэцгийн тоосонцрог яа гэдэг хоолдог бас тэр цэцгийн тоосонцрыг өөр цэцгэн дээр авчиж яа гэдэг тавьдаг байх нь. За тэгвэл өнөөдөр чи энэ эврэхийгээ хэдүүлээ юугаар холдог гэхээ эврэхээ цэцгээр хоолдог юм байна. За тэгвэл багшин заад хүүхд юм цэцэг өгнө. За хүүхэд огонд ингээд хэд эдэг тараагаад өгчихье. Өөрийнхөө оролцоогоо цэцгийн эврэхийг яах юм бэ? Хооллох нь шүү. За ширээний боо нэмэрхэн тавьсан маастай тий. За баснаа. Бүхэн цэцэг өгснөө би. За басан байна. За одоо хэдэн минут дагавар. За одоо хэдэн дагавар ашаарай. Тэгш
уншаарай. 214. За яа нэ. За нэг хүүхэд асаа чангаар бусдаа уншаад өгье. Би уншихгүй. За бүгд уншаад өгье. За Тэгш өндөр тийм 6 см. тэгш өнцөг 6 см. Хоёр ширхэг өргөн сантиметр өргөнтэй байв. Уртыг 2 дахин Багсавал тэгш өндөр тийм кремшин талбай хэмжээ яа өөрчлөгдөх вэ? за багшны яриад уншиж тийм ээ. Тэгш өнцөг 6 см урттай. Одоо бодцоорой. 2 см өргөнтэй байв. Уртыг 2 дахин багсавал тэгш өнцгийн периметр талбай хэмжээ хэрхэн өөрчлөгдөх вэ гинэ. За эхлээд яах юм? 6 см-ийн урттай 2 см-ийн өргөнтэй тэгш өнцгтөө зурж талбай периметр нь олох нь. Харин эргээд яах юм? Уртын хэд дахин багасна гэж нөө. 2 дахин багасна гэхээр 2 дахин гэхээр яах вэ? 2 дахин багасна гэхээр 6 2 хуваахад чинь тэгш өнцгтөө урт нь хэд болох вэ? 3 2 хэд вэ? 6 2 хуваадаа. Хоёр тугаан. 3 болж байна. За тэгвэл ингэж бодох нь шүү. Өөрчлөлт бодох нь. Эхлээд тэгш өнцгтийн урт нь 6 см, өргөн нь 2 см гэж ихэж бодох нь. Тэгчээд эргээд яах вэ? Уртаа 2 см болгон багасгаж эргэж бодох нь шүү. Тэгэхэд периметр нь өмнө бодсон периметр нь өмнө 6 см-ийн урттай 2 см өргөнтэй гэж бодсон периметр талбай нь өөрчлөгдөх нь үү? За бодоод үзье. Заавал бичихгүй шүү. Шууд бодоод үзье гэдэг. Уншиж байгаа бодоод үзье. За бүтэл дээр бодоод үзье. Зураг бодоод үзье гэдэг. Яхаа байж зүгээр. За бүтэл дээр бодоод үзье. 214-ийн бүтэл дээр бодоод үзье. Яа. За. Өөрснөө бодож ярилцж байгаа багаараа дараа шийднэ. За батараа нэг бүлэг юм байна. За ингээд 6 см-ийн урттай 2 см-ийн өргөнтэй тэгш өнцөг зураарай. Тосон зураад бүгдээ. За тэр өргөн урт периметр нь батараа. Уртын 6 см яах вэ? Өргөн 2 см гэж байгаа. Заавар үснээр Маа Оош хөнгө юм байна. Болон 5 см-ийн хэдэн сантиметр урттай гэж байна. 6 см урттай чиний 6 см болж байгаа мó. Та хараа. Чи хаа
хэдэн сантиметр вэ? Эндээс тартаа. Хэдэн сантиметр вэ? Тосроо өөрчлөө вэ? 6 сантиметрийг хаана очих вэ? Чиний хаана ирсэн бэ? Эндээс тачихгүй юм чи. Аа за. Шаа мэдээ. Тэгшээ уртан хэд гэж байгаа, өргөн хэд гэж байгаа. За. За, олцноо. За, хараа. За. 6 см тийм ээ. Энэ 6 см төв байна. 2 см өргөнтэй. За. За. 3 см авч байна. За, эхлээд чи яах хэрэгтэй байсан бэ? Эхлээд энэ 6 см-ийн урттай 2 см өргөнтэйгийнхаа периметр талбайгаа олцоход тэрийг яах вэ? Олчихгоо эргээд энэ 6-аа 2-т хуваагаад 3 болж өөрчлөгдсөн урт тийм үү? Энэ бол өөрчлөгдсөн урт 3 см гэж байна. Тэгвэл эргээд одоо энэ хоёрынхаа юу хазуурыг хараа шүү дээ. Сантиметр бол өөрчлөгдсөн байна гэх периметр талбай. За мөн зөв байна. Одоо наахынхаа периметр талбайгаа бол одоо чи энэ 6 см 2 см өргөнтэй талбай периметр олсон юм. Энэ 6 хоёрынхаа энийхээ периметр талбай хоолны дараагийн хөдөлгөөнд үзэн шинэ хэмжээтэй. За. Хэмж хэмжээг яах ёстой вэ? Энэ хоёр хооронд нь нэмлээ юу үүсчих юм бэ? Энэ зөв. За зөвхөн одоо яах вэ? Зөвхөн. За периметр бол ирсэн ажин. За талбайг яаж олдгийг гэх шинжлэхийн талбайг яаж олдог вэ? Талбайг яаж олдог вэ? Эс тэнцүү А бүртгэн вэ? А бүртгэн вэ? За. За ихэд энэ концэтрээ 6 яах юм? 6 м урттай 2 м 6 см урттай 2 см өргөнтэй энийхээ талбайг энэ олж осныхаа дараа хэдэ эргээд багсгана. Энэ шууд периметр гэж нэмээд шиг олж дамжиж. Тэг зүг гэж байгаа. Сайхан яасан хийцэн үү? Оо зүгтэй сайн байна. Нэртэй таны нэрийг яах ёстой вэ? Хэмж хэмжээ чинь. За. За зүгтэй. За одоо чи ингэсэн мэн одоо энэ заа руу унштай одоо. Одоо ингэж олсон мэн одоо яах вэ? Уртыг 2 дахин багасгавал гэршүүнцтэй периметрийн талбай хэмжээ яаж өөрчлөгдөх вэ? Одоо уртаа 6-аараа олцсон байгаа. Одоо 6-аараа яах вэ? 2 дахин багасгаарай. 6-аар 2 дахин багасгана. За одоо 6 см урттай байхсаа талбай ийм байсан бэ? Тэгээд периметрийн ийм байсан талбай ийм байсан бэ? Тэгвэл 6 см-ийн 2 дахин багасгалтаа удаа. Тэгээд периметр гэр өөрчлөгдөж байгаа талбай байна. Яасан. Периметр чи олцоод одоо нэг үлдэх юм. 6 дахь дэрийг нэмээд 8 одоо яах ёстой вэ? За тэгээд периметрийн ордог тавиагаа мэдгүй. 6 дээр нэг 2 зөв шүү дээ. Хамгийн одоо нүчиг гэдэг. 2 за хурдан хэлээ. Мөксөр хараа. За мөксөр зөв энэ хараа.
За олимпич нүртэй хараа. За олимпич нүртэй өөрчлөлт олгосон байна. За бүлээрэй. Олимпич нүртэй шууд өөрчлөлт олгосон байна. Эдний хараа 6 см-ээр 6 см-ээр ихэд болгосон шүү дээ. Өөртөө санахгүй арай биш юм байна. За хурдан сантиметрээр тавь. За дуусч гинөө. Одоо талбайгаа олно. Хурдан талбайгаа ол. Өөс тэнцүү. Энд чинь юу байсан бэ? Бүчгийн юм жоо. Гээ за одоо нэлий, нэлий өөр одоорой. Бүчин биш дээ тийм гэж үжиж байна. За их юм басна. За басна. За одоо дуурайхан бас 2 хүн бассан тийм. Периметр ийм үү тийм. Хатан юм. Одоо 3 хүн бассан ч одоо 3 хүн баслаж уу удаа 3 хүн 2 хүн басаад ийм гэсэн. Тэгээд энэ хатан бодоочтой. Урд нь ийм гэсэн бол өргөн хэврээ аваад яхаа одоо периметр хатан хурдан. Чи бүчин нэгсэн юм чи 6 3 авчулж чадна ш. 6 3 хийдээ. Тэгээд 18. За босноо. Мас мэдээ тэр одоо бүчин нэгэд хурдан талбайгаа олдох хурд. Yes, it's one bushing. Yes, it's one bushing. Ini apa itu kompas? Atau ini kayak rumah yang berbeda? Rumah berbeda. Jangan susah nih, kan? Susah. За багшнаас тайлбарлаад өгье ба. Тэгшүүцлийн урд 6 см, өргөн нь 2 см гээд олцсон тийм ээ биднээс олцсон. За тэгсэн чинь периметр хэд авсан бэ? Периметр хэд авсан? 16 см. Талбай 12 см. За зүг байна. Одоо тэгвэл эргээд өөрчлөнө. Ийм одоо тэгвэл сая периметр периметр 16 см. Талбай 12 см гарсан тийм ээ. Одоо эргээд яхаа. Уртаа 2 дахин басаад үзэх нь шүү дээ. Уртаа 2 дахин басаад үзэх нь. 2 дахин басаад үзээрэй. 2 дахин басаад үзээрэй. 2 дахин басаад үзээрэй. За сайн зөв сайн байна ойлгоод авч байна. 2 дахин басаад үзээрэй. 2 дахин басан тэр яах вэ? Маш сайн байна. 2 дахин басан тэр 2 яах гэсэн үү? 6 гэсэн. 6-аад нь үзээрэй. За одоо энэ уртаа 2 таваа. Уртаа 2 дахин басан гэсэн шүү дээ. За. Эс 6 см гэдэг хаасан хийх гэх юм. Тэг юу ч бодоо. Албаа басан шүү дээ. 6 см юу ч бодоо. Хой таваа. Зургаад 2 таваахаар хийгээ.
см-ээр бодсон шүү дээ. Энэ нэрийг бодсон чи хаана вэ? Тэгээд зөв 6 дээр нэмэх 3 гэж чи энийг ингэж бодсон хаана вэ? Тэгээд энийг ингэж бодсныхаа дараа талбай периметр олсныхаа дараа энэ талбайгаа юугаар уртаа 2 дахин багасгаад нэг болно гэж өгөх юм шүү дээ. Бодож чадчих чи юм. Зарим нэг юм байна. За багсаад 6 2 багсаад болсон хэд гэсэн үг аа? 3 уртын хэд болсон юм? 3 болсон. За тэгвэл үржирээ. 6 3 үржирээ талбай хэд гэсэн бэ? Талбай? Үгүй. Зөв за яг 6 үржирээ. Энд чинь өөрчлөгдөхгүй байгаа байхгүй өөрчлөгдөж хэрэгсэн. За өдөрч нөгөөдөр өөрчлөлтсөн гэж одоо энэ хурд. За хурдлаа. Сноо. Сноо. За одоо үзээ тавьчих дээрээ. За өдөрч нөгөөдөр сайн болчихно. За үзээ тавьчих. За хэдлээ болохоо хэлээд башка хэлээд өгөөрэй. 6 см-ийн урттай 2 см-ийн өргөнтэй. За тэгвэл энийг өргөний уртыг хэд дахин багасна гэсэн бэ? 2. Эхлээд энэгээр олох хэрэгтэйсэн. Эхлээд энэгээр олно. Эннийхээ юу болох гэсэн эхлээд периметр талбайг олно энийгээ. Олсныхаа дараа одоо ингээд периметрийг тавиад олдох болно. 6 дээр нэмэх нь хэд вэ? 2. Хэлээрэй. За ингээд хэд гсэн бэ? 16 см гсэн. За одоо тэгвэл талбайгаа яаж болох вэ? Периметр олчлаа. За талбайгаа олоорой. За шууд тавиад олгоно. 6 Тэнцүү хэд вэ? 12 см гэж тавих гэж тавлаа. Талбайд олсон хэмжээнд квадрат. За ийм байсан. Одоо тэгвэл 6-аа хэд дахин бас уртаа хэд дахин бас гэж ярьж болох вэ? 6-аа 2 дахин басна гэсэн. Уртаа 2 дахин басгаад үзээрэй. За 2 дахин басна хурдлаарай. 6 2 хэд вэ? 6. За энэ 3 см юу вэ? Уртын ийм уртаа ингэж 2 дахин басгаад эргээд периметр талбай хоёроо гаргаад үзэн. Тэгвэл энэ хоёр ингэж энэ хоёр яаж өөрчлөгдсөн байна вэ гэдгийг олох хэрэгтэй байхгүй юу? За одоо харъя. Одоо энэ дээр бодож үзье. Урт нь хэд болсон бэ? Урт нь 3. За ийм таминд оруулаарай. Уртын нэмэх 2. Тэдэрээ бусна. Уртын 2. За хэд гсэн бэ периметр нь? Би хариу шууд тавьлаа. Та тэдэрээ. 10. 3 дээр 2-ын нэм 5. 2-оор үжилээ 10 см. За талбай. Хэдээр үржүүлэх вэ? Бусны нураарай. Тэнцүү хэд вэ? 6 гэж очих уу? За ингэж бодох хэрэгтэй байсан байна. За тэгвэл одоо яаж өөрчлөгдсөн бэ? Эхлээд хэд байсан бэ? Эхлээд 6 см-ээр уртаа 6 см-ээр бодоход периметр хэд гсэн бэ? 16 см. 3 см болгоод басгасан чинь периметр хэд гсэн бэ? 10. Хэдэн сантиметрийн зөрүүтэй болсон бэ? 6 см. 6 см-ийн зөрүүтэй болсон байна. За уртаа 6 см-ээр байж энэ юугаар талбай болгоод хэд болсон бэлээ? 12 см хадгалсан.
тэгвэл би чадна. Би өөрөө чадна. За өөрөө бие дагшин. Өөрөө байх учраас өөрөө биш үү? За саяны зөв бодсон хүүхдүүд цэцгээ еврейхээ хоолтой багшийн ширээн дээр нь бичгийн цас тавьсан байгаа. Багшийнхаа самбар дээр таарч зөв бодсонгууд нь еврейхээ цэцгээр нэг цэцгээр хоолтоорой. Цаасан дээр цэцгнээс наагаарай. Зөв бодсноо саяны самбар дээр ихтэй таасан уу? За таасан бол нэг цэцгээ энд наагаарай. Таасан уу? За нэг юм аашаа. За энийг ерөөсөө 2 минутанд болно шүү. За ёо. За багш цаг харна хийсэн бодсон юм. Сяна. За мөхөрэй. Багада бүтэл өдөр шүгэл зөв бодсон. Хацсан бол шатаагууд нах болох юм тийм ээ. За хаан дээр шууд цаасан дээр шууд болоод багштай уулзчихлаа. Хэд гэж өнгөрцөн минь өнгөрцөн хэмжээний гол шүү. За. За хөрнө заа уншиж болно шүү надаа. Үгүй юу гомоо. Үгүй байх шүү. Эндэр шууд бод. Битээ ч эндэр шууд бод. Цаасан дээр шууд бод. Цаасан дээр шууд шуумдаа бодно шүү. Ихшүүлтэй ч шуумаш зурш. Зураа гэсэн мэ заавар унш. Зааварсаа унш. Хавсан заавар унш. Бүдүүш зүгэл уншаарай. Манай хэдэн зааварсаа унш шүү. За багшны төр нэг юм сануулчих. Тэр багшаа харцтай үгтэй төр багшаа харч. Энэ ямар төсөл вэ? Энэ? За тэгвэл энэ хоёрын талбай периметр хоёр өөр үү? Өөр олгогдсон. За. Энэ гişүнцгийн талбайг яаж олох вэ? Гişүнцгийн талбай. Талбай. За квадратын талбайг яаж олох вэ? Квадрат. Яагаад ангичнаа гэдэг? Дөрөв харан тэнцүү учраас. За сайн байна. За тэгвэл ууснаа баг. Санийхаа ярьсан зүйлээ ашиглаад болно шүү. За ерөөсөө маш хурдан болно. Хүн болгон би өөрөө чадна гэсэн юм чинь хүн болгон болно. Тэндэ. За нэр болсон байна. Энэ 14-ийг болоо 14 юу вэ? Нэг чинь юу вэ? Сантиметр тэгвэл хэмжиж байгаа нэг аа чи периметр олцсон байна. Заараа уншиж байгаа юу чинь одоо юу гэх вэ? За өнөөдөр өнөөдөр бодсон шүү. Зөв. За товчтой одоо хажууд тэнэг болж гомд олгоод бодсон байна. Хоёр зураг хоёрыг гэж яа? Яа хоёрыг чи нэмэж тэгээд улаан ясраа тамараа. За зөв болсон байна. Өөрөө хэрэг өгч. За хөлн зөв болсон байна. Хөлн самбар дээр яж байрлалаа. Еврейхээ хаалт шүү. За хөлн дээр авсан аваад ирээ.
За цаасны болон дээр нэрээ 붙여줘. За. цаасны болон дээр нэрээ 붙여줘. 자, нэрээ даа. За, мутаа. За бодсон хүмүүс өөрийгөө зөв бодсон гэж бодсон хүмүүс эврэхээр хоолж байгаарай. Багшин дараа. За. За хутаарай. Алтан хутаарай. Алтан цэгийн маяг хутаарай.
аваад байна. Хүн зүгээр ойлгосон гэсэн байна. Ахаа хараа. Арийн мөрөг яасан юм. За. Одоо ихтэй бүгдээ нөгөө модоо хардаа. Юу хардаа? Ерөнхийдөө хэдэн хэсгийг хаалсан байна хардаа. Багийнхаа юу бариарай. За танай додоогоор хэсгийг хаалсан байна. Танайгийн баг гэдэг. 6 хэсгийг хаалсан байна. Өөрөөр баг 6 хэсгийг байна. Асаарай. За эдний баг хэсэг ерөнхийдөө хаалсан байна. Өсөлтсгийн баг хэдэн ерөнхийдөө хаалсан. Даа. За сайн байна. Эдний баг хэдэн вэ? 6. За эдний баг арай баг хаалсан байна. Олцоо арай муу байсан байна. Тэний алтан баг олцоо арай сайн байсан байна. За ингээд хичээлдээ орсон баярлалаа. Гэрийн байгуулалтаа суулчийн Өчигдөр болсны 200 зөвлөгөөний нэг бүлгийн өсөр болох сайн хичээний ажиллагаа заах юм хэлж байна. За өнөөдөр ямар зөвлөгч маань 3 дахь ангид бисматын хичээлийг тэгшүүн зөвхөн 5 дахь болох хичээлийг мэдлэгийг багтаах гэсэн юм сэдвээр заалаа. За ингээд бид бол одоо хичээлийг ажиглагчаар суучгаад одоо хичээлээ хэлцүүлэх гэж байна. За эндээс бид нөгөө хэлцүүлэхийн дараа сайжирсан хөтөлбөрийг дахин боловсруулж сургуулийн сайн хичээл үйл ажиллагааны самд болоод ирэх хичээл алаараа цаасаар авах хэрэгтэй байна. Тэгэхээр та бүхний хичээлд ажигласан ажиглалтынхаа явцыг за сайжруулах санаа оног бол хэлж байна. За ингээд өнөөдрийн чиний хичээл суусан багшрын хичээлийн засан сайжруулах талаар өгсөн зөвлөгөө тусгаад за хичээлийн төлөвлөлтийг дахин сайжруулаад сургуулийнхаа сайн хичээлийн самд биелүүлэхэд бэлэн болгоод өгнө хаа гэж найч ингээд дараагийн сургуулийн сайн хичээлийн үйл ажиллагаанд оролцох багшрын хичээл заалтанд бол амжилт хүсье. Өнөөдрийн хичээл шиг сайн хичээлүүдэд олон гарна хаа гэж найдаж байна.